Тэгээд түүх давтагдах гадах шиг байна. Яг гэх юм бол өнгөрсөн 4-3000 жилийн хугацаанд үргэлж еврейчүүд хөөгддөг, алуулдаг, хордог байсан бол одоо яг дахиад энийг ингээл хараад ах юм бол бидний цус нь байгаа юм биш үү? Сонирхолтой. Хизээ нэгэн цагт энэ Европ буюу Middle East Арабын тэр хаваар бөмбөг тесрэнэ. Тэгээ энэгээр дамжуулаад нефт, зис, газ, алтны унхааш бас дахиад давхар тесрэн тэр хөрөнгө олтыг хэдүүлээ бэлэн байцгаая. Энэ угаасаа болно. Зогсоох боломжгүй. Харин өгөөжтэй хөрөнгө олтын багц эсвэл бонд сонирхож байгаа юм бол манай Автомата SG Capital яг тийм төрлийн хөрөнгө олтын бүтээгдэхүүн одоо гаргаж байгаа. Та сонирхож байгаа юм бол энэ видеоны доор юу байгаа юм бэ гэх юм бол бүртгүүлэх линк. Нэр утасны дугаараа үлдээгээл бид нар тань руу эргээ холбогдно. За, контентээ эхэлцгээе. Дэлхийд даяар хүмүүс Бенjamin Netanyahu Израиль еврейчүүдийг улам үзэн ядаад эхэлж байгаа. За, тэгээд нэг сонирхолтой статистик сонсъё. Хинээс сонсох юм бэ гэх юм бол ADL-ийн ерөнхийлөгчөөс Anti-Defamation League. Тэгээд еврейчүүдийн гүтгэлтийн эсрэг арга хэмжээ авдаг холбоо гэх юм уу? За сонсгоё. This year, энэ жил ADL's Global 100 survey of anti-Semitic attitudes around the world дэлхийд даяар антисемитизм одоо еврейчүүдийн үзэн ядалтын статистик судалгаа ойролцоог 100 ширхэг судалгаа явуулсан гэж. found a 46% shift. 46% of the adult population, 2.2 billion people, Насанд хүрсэн 18 наснаас дээш хүмүүсийн 46%, одоо 46% өсөлттэй юм уу 46%. harbor elevated levels of anti-Semitism. Дэлхийн хүн амын 46% еврейчүүдийг ер нь бол жоохон үзэн яддаг гинэ. Яагаад тэгж байгаа юм бол ойлгохоргүй юм байна те. Яагаад гэх юм бол Израиль еврейчүүд Бенjamin Netanyahu сахиусан тэнгэр эзтэй. That's nearly double the rate that we saw a decade ago. 10 жилийнхаар одоо 10 жилийн өмнөхөөс харьцуулах юм бол даблдсан. Тэрбум орчин хүн нэмэгдсэн. For the first time since we started tracking these attitudes in the 1960s, the younger generation is more likely to hold elevated anti-Jewish views than their parents or grandparents. За тэгээ 1960 оноос энэ статистик явуулж байгаа юм байна. Тэгээ энэ судалгаа явуулж байгаа юм байна. Тэгээд 1960 оноос анх удаа заяа нэг үеэс дараагийн үе. Тэгээ одоо шинээр гарч байгаа Gen Z аав ээж нэрээс тэ еврейчүүдийг үзэн ядах магадлал нэмэгдсэн. Тэ үе үеэр ингэ нэмэгдээл байгаа байхгүй юу? За тэгээ энэ үе рекорд төвшөнд еврейчүүдийг үзэн ядаж байгаа. Let me repeat that. Яагаад тэгж байгаа юм бол би The юусаа ойлгохгүй younger тэ. generation Залуу хүмүүс is more likely to be anti-Semitic than the older one. энэ шинэ generation еврейчүүдийг илүү хүзээд байгаа. За тэгээ Бенjamin Netanyahu дөнгөж саяхан Нүбийн чуулган дээрээ бас томоохон илтгэл тавьсан. Презентац үзүүлсэн. Юу явуулсан бэ? Гэх юм бол the curse. За the curse. Тэ хараал гэсэн үг. Хараал нь юу юм бэ гэх юм бол Сирия байхгүй болцсон, Лебанон чек болцсон, Ирак байхгүй болцсон, Иран нэг сая бөмбөгдсөн. Тэгээд бүх хөршүүттэй ер нь Бенjamin Netanyahu яаж байгаа юм бол тоо. Тэ. За тэгээд Бенjamin Netanyahu-гийн илтгэл эхлэхээс өмнө сонирхолтой юм болсон. Тэрийг хэдүүлээ харцгаая. Энэ хүмүүс хаашаа алхаж байгаа юм бол энэ хүмүүс заалнаасаа гарч байгаа. Яа заалнаасаа гарч байгаа юм бол нэг хүн илтгэл тавьж байгаа. Хүмүүс алга тагшиж байна. Юу болоод байгаа юм бол тоо. Энэ ажиглагч нар за гişүүдүүд биш. Хэвлэл мэдээллийнхэн алга тагшиж байна те. За яагаад тэгж байгаа юм бол одоо заалнаас арай өөр өнцгөөс харах юм бол юу болж байгаа юм бэ гэх юм бол дөнгөж Бенjamin Netanyahu тайзнаар гарсан чинь эднэр алга болж. Бүр алхаар зүгч те. Алхаар зүгч. Please Order in the hall. Order in the hall. Нэг юм хэлэх баачгаа. За, тэгээ Бенjamin Netanyahu илтгэл тавьснаа ерөөдөө хоосон заалныхаа өмнө юм ярьсан. Юу тэгээ янз бүрийн самбар, мамбар, статистик, презентац үзүүлээл тэгэл ерөөдөө хин хамгийн олон Америк ба Европ хүмүүсийг аалсан бэ? А. Al-Qaeda, B. Hamas, C. Hezbollah, D. Iran, E. сонголт нь дээдлийн бүгд. За, юу их гэдэг наа гэх юм бол тэ
пропаганда явуулах гэдэг юм. За, өөр хүн бас илтгэл тавьсан. Одоо Беньямин Нетаньяху харж байгаа бол хоосон байна. Энэ Зеленский бас аваа хоосон. Хөөе энэ видео яач вэ? Цэнгүүний ахыгаа авраарай. Цэнгүүний найдвартай, чадвартай. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Facebook 350 мянган дагагч хүргэсэн. Instagram 70 мянга. Тэгээ өнгөрсөн 3 сарын хугацаанд миний YouTube-ийн сууг хамгийн өндөр өсөлттэй Монголын суугийн нэг нь. Тэгээ цэнгүүнээдээ баярлалаа гэж хэлмээр байна. Бас цэнгүүнийгийн орлого хэд нуграал явж байгаа. Яг гэх юм бол мань хүний видео эдитингийн чадвар, тийм мэрэгжлийн төвшөнд ирсэн байгаа. За, тэгээ цэнгүүнээ бит хоёр харамч биш, үргэлж мэддэг сурсан юмнуудаа хуваалцдаг. Тэгээ цэнгүүнээ бит хоёр одоо юу гаргасан бэ гэх юм бол мэрэгжлийн төвшингийн видео эдитингийн сургалт гаргасан байгаа. За, тэгээ та энэ 3 жилийн хугацаанд манай цэнгүүнээ бит хоёрын сурсан юмыг бас яг адилхан сураад өөрийнхөө контентээ эсвэл өөрийнхөө чадвараа дараагийн төвшөнд авчирмаар байгаа юм бол доор дэлгэрэнгүй мэдээллийн линк байгаа. За, контент өргөшүүлье. За, more and more evidence shows most of the Gaza war deaths are civilian. Gaza тэр хавар заяа ойролцоо 600-аас 800 мянган хүн өгсөн. Өгсөн гэхөө бөмбөгдүүлсэн гэхөө алуулсан гэхөө. За. Тэгээд number of civilians killed since October 7 is the highest in any war in the 21st century. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд хамгийн олон зүгээр жирийн иргэн энэ дайнаас болж нас барсан. За тэгэхээр амжилт зураг мураг байгаа тий. Энэ хүмүүс хаашаа зогсож байгаа юм бэ гэх юм бол энэ дайнаас зогсож байгаа. За Газаг та зүгээр ингээ харчих заяа. Энэ юу вэ? Тий. Энэ хот байсан. Одоо юу болцсон бэ? Энэ юу болцсон та харж байна уу? Энэ жоохон чанар муутай зураг гэхдээ харагдчихээн тий. Зүгээр шороо үнс юу болцсон. За тэгээ еврейчүүд тий интернетийн орчинд энийг тараагаал явж байгаа. Туркийн тодорхой хэсгийг булаагаад аавна, Сиригийн тодорхой хэсгийг булаагаад аавна, Лебаноны тодорхой хэсгийг булаагаад аавна, Египт энэ хаваар тий Сауди Араб гих мэдчлэн эднэртээ бүгдэндээ нь алцах гэж явж байгаа. Тэгээд та санаж байгаа ах тий хэдхэн 7 хоногийн өмнө Израиль бас юу хийсэн бэ гэх юм бол Катар улсыг олон улсын хуулийг зөрчөөд, Нүүбийн дүрмийг зөрчөөд тэгээд Катарыг бөмбөгдсөн. За ямар зорилготой байсан бэ гэх юм бол тэнд Хамасын төлөөлөгч нар ерөнхийдөө Америкийн төлөөлөгч нартай, Израилийн төлөөлөгч нартай хэлцэл хийх гэж уулзах гэсэн байна. За та санаж байгаа юм бол манай Монгол улс, манай Монголын нууц цовчон дотор Чингис хаан бас Ирак руу Жалаладдин билүү тийшээ ерөнхийдөө элчин сайд гих мэдшин хүмүүсийг томилолтоор явуулсан. Тэгээ арабчууд юу хийсэн бэ гэх юм бол бидний тэг элчин сайдыг алсан. Толгойн цавчаад толгойн буцаагаа явуулсан. За бид нар юу хийсэн бэ? Тэ хариу барьсан. Израиль дөнгөж сая юу хийсэн бэ гэх юм бол дипломат хэлцэл хийх чуулга уулзал дээр хүмүүсийг Хамасын хүмүүсийг дуудаад худлаа шалтгаанаар энэ дээр Дональд Трамп бас хамтарсан. Тэгэхээр Катар улсын тусгаар тогтолцоог ерөөсө тоохгүйгаараа тэнд бас Катарын нэг иргэнийг алаад бөмбөгдсөн. За. Тэгээ арабчууд ийм юм дуртай юу? Тэр улсын хэл тэ. Одоо зүгээр ингээ бодоо үзчих. Дөнгөж саяхан тэр Орос Украины дайн дээр Эстониа улс сөржигнээд байгаа штэ. Манай нутаг дэвсгэр дээгүүр 3 байлдааны онгоц ниссэн. Тэ. Польшод юу далчнаад байгаа юм бэ гэх бол манай нутаг дэвсгэр дээр нэг хэдэн модон дрон ниссэн. Гэл ерөөхдөө шүүмжлээд байгаа штэ. Тэгээд article 4 дайн зарлага цүмийн дайн маань яриад эхэлж байгаа штэ. Гэхдээ тэр Оросын онгоц ямар нэг байдлаар Таллин хот руу зүглөө яваагүй, ямар нэг пуужин яваагүй, ямар нэг хүн нас бараагүй, Эстон улс Польшиг бөмбөгдөөгүй. Гэхдээ Европчууд юу ярьж байна гэх юм бол бөмбөгдөх ёстой одоо алдсан гэж байгаа. Гэхдээ Израиль Беньямин Нетаньяху юу хийсэн бэ гэх юм бол өөр улсын талбай руу нисэж ороод ойролцоо 16 онгоцоор тэгээд Катар улсыг бөмбөгдөөд Катар улсын иргэнийг ингээ тэ алаад. За тэг арабчууд юу хийж байна гэх юм бол одоо арга хэмжээ барьж эхэлж байгаа. Ягаад сүүлийн үед бас нефтийн үн хашгцоод байгаа юм бэ гэх юм бол тэр хаваар тогтургүй байдал нэмэгдэж байна. Mohammed bin Salman Saudi Arabийн хаан тэг юу хэлж байгаа юм бэ гэх юм бол we will stand with Qatar in all measures with no limits. За бид нэр ерөөхдөө Катартай хамт тэг арга хэмжээ аавна хязгаар байхгүй. Хязгаар байхгүй гэдэг чинь тэг хариу барьсан ч яадгийн Израиль дайн зарлсан ч яадгийн гэж хэлж байгаа. За одоо Катар улсын өдөртөгч Шейх Алтани
Нүүб дээр юу хэлснийг хэдүүлээ сонсгоо. Энэ жоохон AI орчуулагдсан. Үгүй нэг орчуулагч They орчуулсан. visit our country and plot to attack it. They Манай улс руу тэд нэр зочилдог. Ямар зорилго юм бэ гэх юм бол бид нар руу дайрах гэж манайхыг бөмбөгдөх гэж тийм зорилготой манайх руу ирдэг. negotiate with delegations and plot to assassinate the members of the negotiation. Төлөөлөгч нартай уулзъя гэсэн хүсэлт тавьдаг. Тэ дипломат төлөөлөгч нар уулзъяг урилга явуулдаг. Тэгээ дараа нь тэднийг бөмбөгддөг. Teams. It is difficult to cooperate with such a mentality that does not respect the most minimum standards of cooperation. Тэгээ иймэрхүү талтай хилцэл хийх, ярилцлага хийх, хамт амьдрах бараг боломжгүй. Эдгээр бүр ингээ суур минимум шаардлагач хангахгүй ёс суртахуун ерөөсөө байхгүй. It is impossible. Is this not the definition of a rote government? За тэгээд эднэртэй ерөөхдөө хамтарч ажил урагшаа явах нь бүр боломжгүй. Худлаа. Тэгээд эднэр юу юм бэ гэх юм бол rogue government. Ерөөхдөө дүрм ерөөсөө хүндэлдэггүй, дээрэмчин, алуурчин засгийн газар төрлийн юм ярьж байна. За тэгээд арабчууд ерөөхдөө эндээс сэрсэн. Ягаад вэ гэх юм бол арабчууд өнгөц сая хэдэн зуун тэрбум хэдэн их 80 долларыг хэнд амласан бэ гэх юм бол Дональд Трамп амласан. Катар улс бүр Дональд Трампт цоошин Boeing 747 онгоцыг бэлгэлсэн. Ямар үнэтэй гэдэг бэ гэх юм бол 400 сая доллар. Нэмээд Америкийн эдийн засаг руу бараг 1.80 долларыг хөрөнгө олт хийнэ гэд бас амлалт өгсөн. Эргүүлээд Катар улс юу авч чадсан бэ? Юу ч авч чадсангүй. Израиль чөлөөтэй Катарыг бөмбөгцсөн. Тэгээ арабчууд бас энийг харж байгаа. Сауди Арабийн хаан Мухаммед бин Салман MBS хинтээ уулзсан бэ гэх юм бол шууд энэгтэхтэй уулзсан. Тэгтээ хальт нэг жижигэн уулзалт хийсэн юм аа. Яагаад энэгтэхчүүдтэй уулзсан бэ гэх юм бол зөвшөөрөл авсан. Нэг хальт зөвшөөрөл авсан. Юуны зөвшөөрөл бэ гэх юм бол бид нэр одоо Пакистантай уулзлаа шүү. За тэгээ Пакистантай уулзаад хамтраад хэвлэл мэдээллийн бага хурал хийсэн. За Пакистаны ерөнхий сайдтай уулзсан хин Мухаммед бин Салман. За Pakistan Saudi Arab Strategic Mutual Defense Agreement. Пакистан биднийг хамгаална. Бид нэр Пакистаныг хамгаалнаа. Бид нэр Пакистаны эдийн засаг руу асар их мөнгө хөрөнгө олт хийнэ. Дональд Трамп биднийг хамгаалахгүй юм байна. Тэгээ сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол Пакистан хэнийг үзэн яддаг юм? Израилийг үзэн яддаг. За тэгээд өөр сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол Пакистанд юу байгаа юм бэ? Цөмийн зэвсэг байгаа. За тэгээ Пакистан ямар хэлцлийсэн бэ гэх юм бол окей. Манай эдийн засаг хэдэн зуун тэрбум доллар хөрөнгө олт хийчих. Манай газ нефтний дэд бүтц гэх мэтчлэн тийшээ хөрөнгө олт хий. Технологийн салбар гэх мэтчлэн эргүүлээд манай Пакистаны цөмийн зэвсэг Сауди Арабыг хамгаалахаар болно. За ямар нэгэн улс Сауди Араб руу дайрч бөмбөгдөж эхлэх юм бол Сауди Араб тэр улс руу дайн зарлах юм бол Пакистан ч гэсэн яг адилхан дайн зарлана. Сауди Араб тухайн улсыг бөмбөгдөөд эхлэх юм бол бид нар ч гэсэн бөмбөгдөөд эхэлнэ. За тэгээд нэмээд Сауди Арабыг сүнөөх гэж өдөрдөгчийг улс төрчнийг устгах гэж байгаа юм бол Пакистан бас ямар арга хэмжээ авах юм бол Сауди Арабыг төлөөлж хариу барина. За тэгээд ийм хамгаалалт бол хямдхан биш. Ерөнхийдөө асар үнэтэй. Тэгээд Сауди Араб юу амласан бэ гэх юм бол RLNG одоо шингэрүүлсэн нефтний үйлдвэр 4 тэрбум доллараараа газ цахилгаан станц 2 тэрбум доллар зөвхөн хөрөнгө ололтоороо одоо тэрбум доллар нийтдээ 1-2 жилийн дотор 7 тэрбум доллар хөрөнгө олт хийн 2-3 жилийн дотор petrochemical products одоо газ нефт шингэрүүлэх баяжуулах үйлдвэр Food and Agriculture одоо хөдөө аж ахуйн төслүүд дээр тэгээд 3-5 жилийн дотор Aramco-гийн томоохон нефт боловсруулах үйлдвэр энэгээр дамжуулаад ерөөхдөө Пакистан юу их боломжтой юм бэ гэх юм бол зүгээр түүхийн нефтийг жишээлбэл Оросоос хямдхан худалдаж аваад тэгээ юу их боломжтой юм бэ гэх юм бол тэр нефтийг боловсруулаад тэрнээс газ, бензин, керосин гэх мэт мазут бүгдийг гаргах боломжтой. Mineral development уул уурхайгийн төслүүд. За тэгээ энэ нийтдээ ерөөхдөө анхан шатны хөрөнгө олт 21 тэрбум доллараараа тэгээ энэ өсгөр төлөвлөгөөтэй байгаа. За тэгээ дөнгөж сая юу хийсэн бэ гэх юм бол Катар, Сауди Араб хамтраад эхлээд 1.80 долларын
амь насны даатгал Америкаас судалж авсан. Тэр нь худлаа болж таарлаа. Одоо дараагийн амь насны даатгалыг хамаагүй хямдхнараа хинээс судалж авсан бэ гэх юм бол Пакистан. За энэ юу гэсэн үг юм бэ? Израиль улс юу гэж нэ гэх юм бол эргэн тойрны хүмүүсийг бөмбөгдөөд алж байгаа. Газад 700-800 мянган хүнийг аль хэдийнэ алсан. Дэлхийн тайзан дээр ерөөхдөө нэр хүнтэй тэр чигтээ алдчихж байгаа таад ингээ харж шít те. Тэгээд түүх давтагдах гадах шиг байна. Яг гэх юм бол өнгөрсөн 4-3 мянган жилийн хугацаанд үргэлж еврейчүүд хөөгддөг, алуулдаг, хордог байсан бол одоо яг дахиад одоо тэг ингээд энийг ингээл хараад ах юм бол эдний цуснд байгаа юм биш үү? Тэ? Сонирхолтой. За, тэгээ нефтний үн ханш баг өсгөн тодорхой, алтны үн ханш бас өсгөн тодорхой. Хизээ нэгэн цагт энэ Европ буюу Middle East Арабын тэр хаваар бөмбөг тесэрнэ. Тэгээ энэгээр дамжуулаад нефт, зис, газ, тэ? Алтны үн ханш бас дахиад давхар тесрэн тэр хөрөнгө олтыг хэдүүлээ бэлэн байцгаая. Энэ угаасаа болно. Зогсоох боломжгүй. Тийм учраас эндээс ашиг хичээл та хэдүүлээ.